Холбооны бүгд найрамд Герман улс нь Монгол орны хувьд Европын орнууд дотроос хөгжлийн хамтын ажиллагааны хамгийн чухал түнш улс илээ. Өдгөө дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхэн харилцаанд тус улсаас манай улсын бүхэл салбарт тусламж дэмжлэгээ үзүүлж ирсэн байдаг. Ялангуяа 1992 оноос хойш Герман улс нь Япон, Америк нэгдсэн улстай зэрэгцэх гол хандивлагч орнуудын нэг байсаар байна. Энэ хугацаанд хоёр талд хамтын ажиллагааны хүрээнд нийт 275 сая орчим еврогийн цэхингийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Олон талт байгууллагуудын хүрээнд хөгжлийн тусламжийн шугамар оруулсан цэр хувь нэмрийг нэмж тооцвол Германы үзүүлсэн нийт дэмжлэг тусалцаа нь 450 сая еврод хүрчээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гол асуудлууд тус улсын гадаад харилцааны сайд Франк-Вальтер Штайнмерийн манай улсад хийж байгаа альчлалээр яригдж байна. Түүнийг дагалдаж Германы нэр хүндтэй компани төлөөллүүд иржээ. Тэдэнтэй шадар сайд Тэрвштауг бизнесийн дугуйшрын ярилцлага хийсэн юм. Und ich bin zuständig für die Eisenbahninfrastruktur. Siemens konzern Монгол улстай хамтарч ажиллах ажиллагааныхаа хувьд бол бид нэр түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана гэж бодож байгаа. Бидний хувьд бол төмөр замын тээвэр, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх гэдэг бол манай Siemens компани хамгийн гол сонирхол байна. Тэгэхээр энэ сонирхлын дагуу бид Монгол улсын төмөр замыг өргөжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ дээр бид зөвхөн технологи авчраад зогсохгүй, хажуугаар нь бид бас өөрсдийнхөө инженерийн шийдлүүдийг, өөрсдийнхөө төлөвлөгөөнүүдийг бас авчирч энд нэгтгэж оруулна гэсэн цогц бодлоор өнөөдөр Монголд ирсэн байгаа. Weiter auszubauen. Siemens компани нь Монголын шин төмөр зам төсөлд оролцохоор шалгараад байгаа илээ. Тус компаниас төмөр замын автомат тохируулгыг хийх юм хэдийгээр төслийн шаардлагыг хангаж ажлаа эхлүүлмээр байгаа ч Монголын талаас удаа ширэлтэ хандаж яваад анхаарах хэрэгтэй байгааг шадар сайд энэ үеэр хэлж байсан юм. Эднийхээс гадна агаарын тээврийн Люфтханза шингэрүүлсэн түвшний дэлхийд дээгүүрт үнэлэгддэг Цифин группийн төлөөллөд ирсэн бөгөөд манай улстай томоохон төслүүдэд хамтарч ажиллах яриа хэлэлцээрүүд хийж байна. Дашрамд мэдээлэхэд ашигт малтмал аж үйлдвэр технологийн салбарт хамтран ажиллах Монгол Германы засгийн газар хоорондын ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан удахгүй болно. Ажлын хэсгийн энэ хуралдаан нь холбооны бүгд найрамд Герман улсын холбооны канцлер Ангела Меркелийн 2011 онд Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал, 2012 онд Монгол улсын ерөнхийлөгчийн холбооны бүгд найрамд Герман улсад хийсэн тэр айлчлалын үеэр яригдсан сан санаачлагуудыг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой юм байна.